дараагийн зочин маань эмнэлзэн хоол зүүч наран цэцэг байгаа. За бид өнөөдөр ер нь эрүүл зүй хоолтыг маш их ярьдаг. Гэхдээ илүү бас ярьдгүй сэдвүүдийг нь ярих гэж бодож байна. За тэгээд мөн хоолны дадал зуршлын талаар хэдүүлээ самтаа мэрэгжлийн үнээс зөвлөгөө авъя гэж бодож байна. За сайн байна уу? Өглөөний мэндийг хүргэе. Шинэ 7 өдрийн мэнд. За микрофоноо зүгээд. За саналаа жоохон татаа суугаад микрофоноо ортуулаад хөвчөө зүгээд тухтаа суугаарай. Яа сайхан болчлаа. За өглөөний мэндийг хүргэе. Сайн байна уу? Сайхан үйлчэж байна уу? Сайхан үйлчэж байна уу? Сайхан. Сайхан амарцгаасан уу? Сайхан амарцгаалаа. За та өөрийгөө илүү дэлгэрэнгүй танилцуулаад гурлаа ярианд орё. Хизэнээс яг энэ салбарт ороод ирв те. За намайг наран цэцэг гэдэг. Уламжлалт ангаах ухааны хэмж, эмнэлзэн хоол зүүч, шим тэжээс судлаач мэргэжилтэй. За тэгээд одоогоор Новриш Мэдэрва Health компани Новриш хөтөлбөр гэж байдаг. Энд эмнэлзэн хоол зүүчээр ажиллаж байгаа. Одоо ингээд хоолны талаар ярихаар бид нар яа харахгүй нөгөө нэг эрүүл хоолтын талаар ярил хэлдэг шүү дээ. Тэгээд яг эрүүл хоолт ярьжсэн чи хажуугаар нь бас нөгөө тэнцвэртэй хоолт гэдэг юм гараад ирчих. Тэгэхээр одоо нөгөө нэг миний ойлголтоор бол энэ хоёр ижил зүйл шиг ойлгоод байгаа байхгүй. Тэгэхээр энэ эрүүл хооллол тэнцвэртэй хоолт хоёр ер нь ялгаатай юу? Энэ талаар та ярьж өгөөч. Эрүүл хооллолт гэдгийг ер нь бол хамгийн энгийнээр хэлэх юм бол тухайн идж байгаа хоол хүнстэй бидний өдөр тутамдаа идж байгаа хоол хүнсийг илүүдүүлэхгүйгээр, дутуудуулахгүйгээр эсвэл одоо тухайн хэрэглэх ёстой цагт нь хэрэглэх гэдэг ч юм уу буруу байдлаар хэрэглэхгүйгээр хэрэглэхийг ер нь бол эрүүл хооллолт гэж байгаа. Тэнцвэртэй хоолт гэдэг маань ерөөхдөө хэмжээн дээр илүү яригдж байгаа гэсэн үг. Тухайн хоолны хэмжээн дээр илүү яригдж байгаа гэсэн үг. Тэгэхээр нэгсэндээ ер нь бол эрүүл хоолт гэдэг маань сонголтын асуудал байгаад байгаа тий. Тэнцвэртэй хоолт гэдэг маань хэмжээ гэдэг зүйлийг л ер нь бол яриад байгаа гэсэн үг. Уламжлалт гэхээр бас их сонирхолтой уламжлалт эмчгээ тийм. Тэгэд ер нь одоо сүүлийн үед их гой санагдаад байна л да. Уламжлалт ангаах ухааныг хоол зүйтэй хослуулна гэхээр тийм нэлийн бас өөр юм ярих болов уу гэж бас бодож байна. За сүүлийн үед ер нь хоол зүүн энэ салбарт шинэ соргог мэдээлэл юу байна? Бид бол нөө тэнцвэртэй хоолны дүрм гэл нөө 1.5-ны дүрмж гэдэг юм уу тийм ярьдаг. Тэгэхээр сүүлийн үеийн бас сониач энэ салбарын сониачнаас сонсомоор байна. За сүүлийн үед болохоор яг нөгөө шим тэжээс судлал хоол зүү гэдэг зүйл маань ерөөхдөө айгүй өргөн хүрээний юм сэдв байгаад байдаг. Тэгээд ер нь дэлхийд дахинд яг одоо яригдж байгаа юм хот сэдв гэх юм уу те энэ болохоор олон сэдвүүд байгаа ч гэсэндээ тэр дундаа чихрийн шижнийг илүүтэйгээр хүндж байгаа цусндах сахар буюу чихрийн шижин мэдээж энэний одоо гол үүсгэж байгаа гол шалтгаан болох таргалт дээр таргалалт бол ер нь бол халуун сэдв хэврэл байсан. Одоо ч гэсэн ер нь бол энэ сэдв бас яг хэвээрээ байгаад байгаа. Гэхдээ хамгийн гол зүйл нь энэ дотор таргалтыг үүсгэж байгаа чихрийн шижин гэдэг зүйлийг үүсгэж байгаа гол асуудал болох цусндах сахар. Тэгээд үүнд нөлөөлж байгаа хоол дээр илүүтэйгээр төвлөрж одоо яг Монголд ч гэсэндээ ер нь бол бас энэ сэдв ер нь бол нэлийн бас юм халуухан сэдвүүдийн нэг байгаад байгаа. Тэгэд яг ингээд чихрийн шижин, цусндах сахар гэд үзэхээр сахартай ууны хооллолт өөрөө маш юм ярвигтай. Тийм сахарын өвчин бол сүултээ бол бүүр рүүгээ орно. За бүүр сахар хоёрын хооллолт бас хоорондоо маш зөрүүтэй байдаг ч гэдэм олон асуудал яригдах хальтаа. Тэгэхээр монголчуудын хувьд бол ингээд ихэнх хоол гэд ярих юм бол тийм цувин, бууз, банштай шүүл гэдэг ч юм уу. Бүх ингээд хуушуу гэдэг ч юм уу тий. Ингээд хоолнуудаа ботгоор дандаа л яг гурил орчоод байна л да. Тэгэхээр мэдээж гурил идж байгаа тохиолдолд бол сахар өсөх нь боломжтой тий. Сахар бол сахартай буюу чихрийн шижинтэй хүмүүс бол гурилыг хоригддаг шүү дээ. Тэгэхээр энэ үед бас яадгийн болоо та мэрэгжлийн үеийн үед ямар зөвлөгөө өгдөг вэ? Нөгөө цусндах сахар, чихрийн шижин гэд ингээд яриад ирэхээр чихрийн шижингийн ялангуяа 1 2 дугаар хэв шинж гэж байгаа шүү дээ тий. Энэ дээр ингээд яриад ирэхээр хамгийн түрүүнд тухайн хүн маань би гурил сахар хоёроо хорих ёстой гэд ингээд ойлгочдаг. Гэхдээ бид нар өдөр тутамдаа идж байгаа бүхий л хоол хүнсийг тэнцвэртэйгээр идэх боломжтой байдаг. Ерөнхийдөө чихрийн шижингээр онцлогдсон ч гэсэндээ бид тухайн хүнд нүүрс ус гэдэг айгүй чухал шаардлагатай бас нөгөө шим тэжээлийн нэг нь болцоод байдаг тийм нүүрс ус авахгүй бол тухайн маань энерги уналтанд орно ядарна гэх мэтчлэн ийм нөлөөнүүд тухайн хүний биед илэрдэг. Тэгэхээр энийг хэрхэн тэнцвэртэйгээр өдөр тутмын хоолтонд авч явах боломжтой вэ гэхээр бас ийм
аргууд байдаг. Тэгэхээр энэ дээр болохоор чихрийн шижингийн үеийн хоолтон дээр хамгийн чухал нэг ойлголт байгаа байхгүй. Энэ нь болохоор гликемик индекс гэж байгаа. Гликемик индекс нь болохоор бидний өдөр тутамдаа идж байгаа хоол хүнсийг 1-ээс 100-ийн хооронд үнэлсэн юм онооны индекс байгаа байхгүй. Одоо жишээлх юм бол одоо тэгээ үгэрцээ, ногоо гэдэг ч юм уу, гурил гэдэг ч юм уу энэ бүгд оноогоор үнэлэгдсэн байдаг гэсэн үг. Тэгээд энэ оноог 3 хэсэгт хувааж байгаа байхгүй. 71-ээс дээшээ байх юм бол их. Тэгээд 50-аас 71 хүртэл байх юм бол энэ бол дундаж. Тэгээд 50 хүртэл байх юм бол бага гэсэн юм 3 үнэлэгдэг. Энэ 3 оноо нь болохоор бага гэдэг маань бага оноотой хоол хүнс нь болохоор цусндах сахарыг огт үсгдэггүй буюу бага хэмжээнд л үсгдэг хоол хүнсэнд ордог. Тэгээд дунд хэмжээнд нь болохоор дунд хэмжээнд үсгдэг. Их гэдэг нь болохоор цусндах сахарыг огцом хэмжээнд үсгдэг энэ хоол хүнсийг энэ онооны бүлэгт оруулж байгаа. Энэ оноонд нь ихэвчлэн нөгөө үр тарианы төрөл бүр ялангуяа цаашлаад хэлэх юм бол нөгөө хэд боловсруулсан хоол хүнс гурил гурилан бүтээгдэхүүн түлхүү энд ороод байгаа учраас гурилыг шууд хасах ёстой гэсэн юм ойлголт хүмүүст ингээд нийтлэгээрээ төгссөн байгаа даа байхгүй. Тэгэхээр энийг ухаалгаар идэх боломжтой гэдэг. Энэ бүх 1-ээс 100-ийн хооронд одоо үнэлэгдсэн хоол хүнсийг цусндах сахар буюу өссөнтэй чихрийн шижингээ онцтой хүн хүртэл идэх боломжтой. Гэхдээ энэ дээр нэг арга байдаг байхгүй. За энэ нь болохоор тэр баг буюу баг гэж үнэлэгдсэн энэ оноотой хоолнууд байгаа шүү дээ. Энэ хоол хүнсэнд ихэвчлэн ногоо бүх төрлийн одоо ногоо болон жимсний төрлүүд энд хөвчлэн ордог. Тэгэхээр цагаан эдээ болон махны төрлүүд бас энд орж байгаа. За тэгээд за жишээлх юм бол яг жишээ аваад ярих юм бол одоо жишээлх юм бол энэ тавхан дээр тэ ийм будаатай хуурга болон хажууд нэм ногооны салааттай хоол бай гэж бодъё. За энэ дундаас би хэрвээ хамгийн дөрөнд ногоогоо тэ бага цусндах сахарыг бага өсгдөг хоол буюу ногоогоо төрүүлж идээд араас нь махаа идээд тэгээд хамгийн сүүлд нь цусндах сахарыг өндөр өсгдөг хүнс буюу тий энэ гурил эсвэл одоо будааны төрлийн нүүр тарианы төрлийн хоол хүнсийг идлээ гэхэд би хамгийн түрүүнд цусндах сахарыг бага өсгдөг хоол хүнсийг идсэн байгаа учраас тэрний араас хамгийн араас нь идж байгаа энэ өндөр оноотой хоолыг идсэн ч энэ өндөр хэмжээнд эхний хоол дээр идж байгаа шигээ тийм өндөр өсдгөө гэсэн. Хэрэг энийг яг эсрэгээр нь идсэн бол өндөр өсөөд бууж байгаа штэ тий. Анхнаас нь бага хэмжээгээр барьсан учраас энэ яг энэ өндөр хэмжээгээр өсдөггүй гэсэн үг. Тэгэхээр хоол идж байгаа дараа л ер нь их чухал. Хан хэрмийг одоо үүсгэж байна гэсэн үг юм биш үү? Яг үнэ. Эхлээд сахарыг одоо өсөхгүй ногоон төрлийн ногоогоо идэж нөгөө ханаа бариад тийм мэдээлэлээ өгөөд дараачаас нь одоо хамгийн сүүлд нь одоо гурил үр тарианы бүтээгдэхүүнээ хэрэглэдэг ч юм уу тийм. Энийг болохоор яг зөвхөн чихрийн шижингээр онцлогдсон гэхээс илүү жирийн ч гэсэн. Тийм, урьдчилан сэргийлэх хамгийн чухал юу нь бол арга барил гэсэн. Тэгэхээр цусндах сахар нь өсөхөөс одоо урьдчилан сэргийлэхтэй. Тэгээ дээрэс нь чихрийн шижингээр онцлогдох энэ урьдл үе гэж бас айгүй чухал үе байдаг. Тэгээд зүгээр одоо нөгөө энгийн хоолттой хүмүүс ч гэсэндээ яг энэ аргаар юу нь бол хооллох зарчмаа ингээд зүг болгох нь нэгт чихрийн шижингээс урьдчилан сэргийлнэ. Ингээд энэ нь болохоор бас бидний өдөр тутмын амьдралын ямаа гэрч хүч ажлын бүтээмж ядралт зэрэгт бас нөлөөлдөг. Бид нэр нөгөө кинон дээр үзэхээр л гадныхын эхлээс салаатаа идэдэг. Тийм учраас одоо л бид нар мэдж явах жишээ нь тийм сүүлийн үед л одоо сүүлийн хэдэн жил Монголд яг энэ зүйл гарч ирээд байна. Тийм тэгэхээр яг бид нар арай л жоохон сүүлд л энэ хоол зүүн талаар их мэдлэг мэдээлэлтэй болоод яагаад ингэ салаатаа хэлж идээд байгаа юм бол гэж бодоод байдаг гэсэн бид нар бас цусндах сахараа ихсэхгүй бүтээгдэхүүнийг эхэлж хэрэглэснээрээ одоо мэдээллийг аваачаад хан хэрмээ өөрсдөө босгочихж байгаа гэсэн үг юм биш үү те. За тэгээд өөр ер нь сонь сайхан юу байна. Бид өглөөний цайг бол маш их ярьдаг тийм. Тэгэхээр хоол зүүч хүний бас өглөөний цай ямар байдаг вэ? Танаас асуумаар санагдаж байна л да. Тэгээд монголчуудын хувьд бас өглөөдөө жоохон хоосон гарах гад байдаг. Энэ эргээд нөө цусны чулуу өсгч идэм үү аль эрсдлийг дагуулж идэг л да. Тийм. Тэгэхээр энэ талаар бас хэдүүлээ халтгаан гэж сайхан ярив гэж бодож байна. За өглөөний цай болохоор ер нь тухайн өдрийн идж байгаа хамгийн чухал хоол гэж үздэг. Ягаад тэгэхээр бид нар нөгөө унтаад, амраад, сэрцэн байгаа энэ бие маань нэг өдрийг дахиад шинээр эхлүүлж байгаа байхгүй. Ер нь бол яг ийм шинэ өглөө те шинэ өдөр эхлүүлж байгаа энэ одоо биен дээр хамгийн ихэнд биелүү оруулж байгаа хоол хүнс бол хамгийн чухал. Тэгэхээр өглөө юу идэн хүний бие түүгээр өлсөд байдаг. Тэгэхээр өглөө
өглөөний хоол ер нь ямар байх юм бол илүү эрүүл тэнцвэртэй гэж тий бүхэл өдрийн турш ер нь бол дараагийн хоолтуудад нөлөөлөх тий хоолны туршилт нөлөөлөхөөс байдаг вэ гэхээр за эрүүл тэнцвэртэй өглөөний цаг ярих юм бол нөгөө 5-ны зарчим гэж хэлжсэн шүү дээ тий 5-ны зарчим буюу энэ дунд маань болохоор бид нар хоол хүнснээс үндсэн 3 шимтгий хэлийг авж байгаа уураг, нүүрс ус, өөх тос гэсэн үндсэн 3 шимтгий хэл авж байгаа тий. За энэ дээр хамгийн энгийн бөгөөд нийтлэг хоол хүнсээр өглөөний цагаа бүрдүүлэх хийх юм бол өндөг, бүхэл бүрийн талах за нийтлэг одоо хэрэглэгддэг нарийн ногоо буюу өгөрцөн юм уу помидорыг тий. Ингээд энэ 3 үндсэн юм хүнс маань байхад л бид нар эрүүл тэнцвэртэй өглөөний цаг бүрэн авах боломжтой байдаг. За тэгээ эндээс яг саяны 3 шимт хичээлээ аваад үзэх юм бол өндөгнөөсөө бид нар шар цагаан хэсгээс нь уурга илүү өндөр авчиж байгаа тий. Дотор шар хэсэгт нь болохоор илүү өөх тосныхаа агуулмж нь өндөр байдаг. За тэгээ үр тарианаасаа нүрс ус авчиж байгаа. Энэ маань бидний бие энергихээр илүү хангаж идэг тий. За тэгээд нөгөө нэг ногоо буюу өгөрцөн юм уу помидор ял нэгэн ч үж болно хоёулаа ч үж болно тий. Энэ маань нөгөө цусндах сахарын бага өсгдөг хүнсний төрөлтөд орж байгаа юм ногоонод байгаа. Тэгэхээр ногоогоо төрүүлж идээд өндгөө талхан дээрээ иддэг ч юм уу тий. Энэ өглөөдөө бас цагаан ухтаа ч гэсэн саяны дараалал бас хийхээ мартахгүй байна шүү дээ тий. Яг үнэ. Би бол шууд өндгөө итгэл бодож инсаа. Яаж байгаа дараалал нь юу болж таарсан бэ? За яаж байгаа. Эхлээд өгөрцөн помидор идэхэр болоо. Араас нь талхаа идэхэр болоо. Авши өндгөө идээд. Өндгөө далхан дээрээ тавиад идэж болох байхгүй юу? Одоо яг дараалах гэдэг тийм. Бүр дараалалаар нь ингэж итгэх гэж шүү дээ. Ямар ч байсан л эхлээл ногоогоо л нам ингэж тэгэхээр өглөөний ч өдөр ч орой хоолн дээрээ ерөөсөө ногоогоо л идэж тэгвэл чиний одоо цусны сахар те гинт өсөхгүй л гэдэг зүйлийг хэлж байгаа юм байна тийм ээ. Тэгээ ер нь аливаад ер нь эхлээд ногоогоо идээд дараа нь яг үндсэн хоол руу орох юм биш үү тийм ээ. Энэ дээр нөгөө бас хамгийн өглөөний цан дээр яригддаг хамгийн юм чухал бас асуудлуудын нэг байдаг. За энэ дээр бүр яг нийтлэхээр монголчуудын нийтлэг өглөөний цайнууд ер нь бол байдаг штэ тий бариантай талах ч юм уу эсвэл өглөөний гурилан бүтээгдэхүүн ч юм уу тий эсвэл хонсон хоол мөн ч гэдэг юм. Яг үнэ хонсон лавш. Тий. Энэ дээр нөгөө гурилан бүтээгдэхүүн илүү давмгаалаад ирэхээр уйлалаас хамаарат ч юм уу тухайн хүний стрессийн байдал, нойр дутуу байдал ч юм уу тий иймэрхүү байдлаас үүдээд тухайн маань дараагийн хоолд буюу өдрийн хоол, оройн хоолны хэмжээг нэгт хэтрүүлж идэх гээд байх. Эсвэл одоо нөгөө нэг хоол хооронд илүү нөгөө амттай юм идмээр санагдах ч юм уу те. Ингээ ажил дээрээ сууж байгаа л гинт нэг гоё юм идмээр санагдаад эсвэл өдөр хоол эзний дараа зүгээр яг эргээд ажилдаа ингээд суух бүр юм төвлөрөх юугүй те. Заавал нэг сахар ч юм уу тий сахарлаг юм идэж ууж иж одоо нөгөө нэг арай илүү төвлөрөх гээд байгаа юм шиг мэдрэмж төрөх юм уу тий. Тэгэхээр энийг одоо бүрэн шийдэх хамгийн энгийн арга бол бас өглөөний цай байдаг. Ер нь хамгийн одоо тий ганцхан зөвлөмж гэж хэрвээ хэлэх юм бол өглөөний цагаа зөв бүтцтэй эрүүл тэнцвэртэйгээр уугаад эхлэх юм бол энэ маань тэр чин биед орж байгаа хамгийн ихний мэдээлэлтэй хамгийн ихний хоолт учраас дараагийн хоолтуудыг илүү зөв тгий хэмжээг нь хэтрүүлэхгүй идэхэд илүү тусалж өгдөг. Монголчууд маань ер нь их ухаалаг ард түмэн юм а тийм. Одоо шинжлэх ухаан төдийлөн хөгжөөгүй байх үед л өглөөний цаг өөртөө тийм өдрийн одоо хоолыг найздаа орой хоолыг дайсандаа гэл үг жишээ нь гарцсан байдаг тийм. Энэ жишээ нь одоо шинжлэх ухаан эрүүл мэнд хоол зүйч гэдэг зүйл байхаас өмнөх одоо үед л бид ингээл яриад хөвшсөн байна л да тийм. Тэгэхээр уламжлалт ангаах ухаанд бас хоол зүйн тал дээр бас шин соргог ямар мэдээллүүд байгаа вэ? Тэгэлгүй яах вэ? Уламжлалт ангаах ухаан гэдэг маань ер нь бол бас цаг хугацааны хувьд ярих юм бол маш олон жилийн хугацаанд одоо бичигдсэн тий ийм одоо онолууд байдаг. За энэ дээр ярих юм бол хамгийн энгийнээр ярих юм бол уламжлалт ангаах ухааны эмчилгээний 4 зарчим гэж байдгийн. За энэ дээр нь болохоор хамгийн түрүүнд эдээ унд явдал хөмөр ийм засал гэсэн юм үндсэн 4 хэсэг байдаг. За энэ дараалалаараач эмчилгээ маань явагддаг гэж бас үздэг. Энэ дээр болохоор эдээ ундыг өвчнөөс урьдчилан сэргийлэх одоо засал гэж үздэг. Ер нь бол одоо эмчилгээний нэг зарчим болоод байгаа шүү дээ, тий. Тэгээд хэрвээ хөнгөн явцтай өвчин байлаа гэж үзэх юм бол үнийг эдээ ундагаар засах бүрэн боломжтой ч гэж бас үздэг. Тэгэхээр энэ маань өөрөө эдээ унд гэдэг маань өөрөө өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой хөнгөн өвчнийг чимжлэх боломжтой ийм бас арга одоо тий эмчилгээний зарчим байгаад байгаа. Энэ дээр бас одоо бидний нэг урт хугацаанд богино хугацаанд нэг ийм турах гад байдаг
нэг юм жингийн асуудлууд байдаг шүү дээ. Ерөөсөө ер нь бол энэ айгүй их топ сэдвэлтэй тий. Аль ч үе тий. Аль ч сард. Тэгэхээр одоо нэг богино хугацаанд, урт хугацаанд энэ хоолтын талаар ямар дадал зуршлыг ер нь хэвшүүлэх тэгээ ер нь энэ өөх гэдэг зүйл чиг тийм үү. Иннээсээ салахад ер нь яг ямар хугацааг шаарддаг юм тий. Энэ талаас ер нь ярилээ. Одоо эрүүл талаас нь юу л. За энэ нөгөө нэг жингийн асуудлыг ярихын тулд те хамгийн түрүүнд тухайн хүний жингийн байдлыг тодорхойлох гэж хамгийн чухал зүйл байдаг. Магадгүй тухайн хүн одоо хөнгөн те богино хугацаанд жин нэмсэн байж болно. Урт хугацаанд жин нэмсэн байж болно те. Тэгэхээр энийг тодорхойлно гэдэг нь өөрөө хамгийн ихний алхам болж байгаа. Тэгээд энэ дээр ингээд одоо би жин нэмчлээ гэж өөрийгөө хүн болгоны үг тодорхойлт өөр байгаад байгаа шүү дээ тий. Энд дээр өөрийгөө тодорхойлохоос илүү яг энийг нөгөө биеийн бүтцийн шинжилгээ тий бие махбод маань бид нар одоо ингээд 1 кг жин дээр гараад жингээ хараад нэг тоо хараад идэг. Гэхдээ энэ дотор маань яг өөх маань илүү өндөр байгаад байгаа юм уу? Булчин илүү бага байгаад байгаа юм уу? Яг аль агуулмж нь илүү өөрчлөгдөөд ийм тоо гарч ирээд байгаа гэдгийг ойлгох нь хамгийн нэгдүгээр. Тэрийг хаана үзүүлдэг вэ? Энэ одоо нөгөө биеийн бүтцийн энэ үзүүлэлтүүдийг болохоор хэд хэд аргаар тодорхойлох боломжтой байдаг. DEXA буюу одоо биеийн бүтцийн юм илүү нарийн шинжилгээ. Энэ нь болохоор одоо нөгөө яг эрдэнтгийн шинжилгээ гэдэг шүү дээ. Тэгээ энэ шиг энэ эрдэнтгийн туяагаар ерөнхийдөө оршилдог юм шинжилгээний аргууд ер нь бол байгаа. За энэ дээр болохоор яс болон булчин өөхний харьцааг илүү наривчлалтай харах боломжтой. Тэрнээс гадна дотор болон гадар өгөлтийн хэмжээ илүү наривчлалтай харагддаг. За тэгээд энэ онцлогооны хамгийн гол чухал ач холбогдол нь ерөнхийдөө ясны зэрэгжилтийг тодорхойлдог. Дагалдах одоо нэг өөрчлөлтүүд нь болохоор биеийн одоо бүтэцтэй тэр өөх булчингийн ясны яг тэр дотоод агуулмжийн илүү бас нарийн гаргадаг юм нарийн шинжилгээ байгаа. Энэ болохоор жоохон үнийн хувьд илүү өндөр өртөгтэй байдаг учраас тэр болгон бас хүмүүс хийлгээд байх бас боломж нь арай бага байгаад байдаг. Тэрнээс гадна арай илүү одоо тий хүртээмжтэй юм шинжилгээ нь болохоор InBody гэж шинжилгээ байдаг шүү дээ тий. InBody буюу нөгөө фитнесүүдийн төвүүд дээр байдаг Tanita гэдэг юм аппаратууд байгаа. Энэгээр хамгийн одоо нөгөө энгийн хүртээмжтэй аргаар хамгийн ойрхон газартай ч юм уу тий ингээд бас энэ шинжил одоо биеийн бүтцээ илүү наривчлалтайгаар харах боломжтой. Энэ дээр болохоор яг саний хэлсэн бүтцүүдийг илүү бас нарийн гаргаж ирэн. Дээрээс нөгөө усны хэмжээ бид агуулгадж байгаа уургийн хэмжээ гэж бас байгаа шүү дээ тий. Энийг бас илүү наривчлалтайгаар тэр шинжилгээгээр харах боломжтой. Тэгээд биеийн бүтцийг ерөөхдөө хамгийн энгийнээр хэлэх юм бол зүгээр л 3 ангилаад байгаа байхгүй юу? Ясны бүтэц, ясны мас болон булчин мас, өөх мас гэсэн 3 юм байгаа. Яг хуу булчин мас гэдэг дээр нөгөө яс биеэс нөгөө нэг өөхгүй мас гэж юу нь бол нэрлэдэг юм. Булчин масыг. Гэхдээ энэ дээр нөгөө дийлэх дотоод агуулмжт нь булчин байдаг учраас ерөөхдөө нь булчин гэж нэрлэдэг байгаа. Тэгээд энэ 3 хэмжээ маань гуруула өөрийн гэсэн хэвийн хэмжээтэй. Тэгэхээр тухайн хүнд маань одоо нөгөө өөхний мас маань одоо тий хэвийн хэмжээнээс өндөр байх юм бол хэдэн килограмм хасах шаардлагатай вэ гэдгийг харах боломжтой гэсэн үг байхгүй. Тэгэхээр илүү тий нарийн одоо би нэг жин дээрээ хараад би 3 кг нэмсэн байж тээ гэдэг ч юм уу тий ингэж харагдаж байгаа ч гэсэндээ магадгүй тэр нарийн шинжилгээгээр өөхний мас нь 5 кг илүү байх ч юм уу тий гэх мэтчлийн ийм нарийн яг нөгөө биеийн бүтцийн тоотой тий ийм одоо нөгөө дүн шинжилгээтэй гэх юм уу ийм тоо баримттайгаар тий яг энэ өөрийнхөө биеийг шинжилүүлээд тэгээд энэ дээрээ тохирсон өөрчлөлтүүдийг зөвлөмжүүдийг дагаад явах нь хамгийн ер нь бол үр дүнтэй тэгээд баталгаатай гэх юм уу юм аа. Манайхан донд нэг ийм юм байна л да. Одоо маш их мэдээллийн урсгал бид амьдарч байна. Одоо зөв хооллох, өглөөний цайны зөв зохистой хэрэглээ. За өглөөний цайг уух нь таны нэг өдрийг хэрхэн яаж одоо тийм өнгөрүүлэх хүртэл одоо шалтгаална гэл мэдээллүүдийг бид мэдээд идэг. Гэхдээ хэрэгжүүлж байгаа нь бас жоохон дутмаг тийм. Тэгэхээр мөн одоо хэрэгжүүлэхдээ бас зарим нь хэрэгжүүлнэ. Бас бүгд тийм үү биш. Тэгээд гэхдээ удаан хугацаанд тууштай хэрэгжүүлэх нь бас их овор болоод байна. Тэгэхээр таны хувьд энэ дээр ямар зөвлөгөөг өгдөг вэ? Хүн ер нь яаж өглөөнийхөө цайг мөн өдрийнхөө хоолыг зөв тэнцвэртэй авах. За түүнийг одоо удаан хугацаанд тууштай одоо байх нь ямар одоо зөвлөмжийг та одоо үйлчлүүлэгчтэй тий хүчтнүүдэд зөвлөдөг вэ? За манай нөгөө нэг Новриш гэдэг хөтөлбөр байгаа. Новриш хөтөлбөр маань болохоор жин нэмэх болон жин хасах гэсэн юм үндсэн хөтөлбөрүүдтэй байдаг. За энэ хөтөлбөрүүд маань зөвхөн одоо тухайн хүний хоолтон дээр зөвлөлтэй ингээд жин хасах гэхээс илүүтэйгээр тухайн хүнийг
одоо яг дадал зуршлыг нь өөрчлөх замаар тухайн хүний зорилгод нийцүүлэх те зорилгоосоо давсан бас зорилтуудыг харах энэ үр дүнд нь илүү хүрэхэд тусалдаг. За тэгээд энэ хөтөлбөрүүд маань хөвчлэн ер нь бол 4-7 хоног ба 8-7 хоног гэсэн юм хугацаатай байдаг. Тэгэхээр дадал зуршил үүсэх хугацаа гэж байдаг. Энэ нь хамгийн багадаа 21 хоног гэж үздэг. 21 ба түүнээс дээш хоног гэж үздэг. Тэгэхээр бид нар ер нь бол нөгөө жин хасгахч бай, нэмэгч бай, эрүүл хооллохч бай, ямар нэгэн дадал зуршлыг бидээ суулгах гэж байгаа бол энэ дадлыг суулгахад надад 21 хоногийн хугацаа шаардлагатай гэдэг юм сэтгэл зүйн одоо сэтгэл зүгээ бэлтгэх нь хамгийн чухал байхгүй. Тэгэхээр сэтгэл зүй бэлэн байхад ер нь бол бүх зүйл болдог. Ер нь тэгээ бид нар сэтгэл зүгээ л өөрчилсөн байхаа тий тууштай байхаагаа ойлгоцсон байхад ямар ч зүйлийг бол өөрчлөх боломжтой байдгаа. Тэгэхээр одоо нөгөө анханасаа би 14 хоногт турна гэдэг юм ч юм уу тий одоо нэг жингээ хасна гэдэг юм зорилго тавиа тэрэндээ хүрэхгүй болохоор сэтгэл санаагаар унж байгаа тий яг адилхан бид нар сэтгэл санаагаа л хамгийн анхны одоо тэр тухайн үйлдэл хийхээс өмнө бэлдсэн байхад тэр зүйл маань ер нь бол болтгоо. Тэгээд дадал зуршлыг бүтээхэд tiny habits буюу одоо жижиг энэ дадал зуршлуудыг өдөр тутмын үйлдэлүүд дээр нэмж өгөх нь хамгийн одоо энгийн бас аргуудын нэг байдаг. За энэ зарчмаар ер нь бол дадал зуршлыг суулгах тэгээд тухайн хүнийг нөгөө дэмжих гэдэг чинь хамгийн чухал бас зүйл байдаг тий. Дэмжиж урамшуулах гэдэг зүйл айгүй чухал байдаг. За энэ байдлаар ер нь бол одоо эдгээр хөтөлбөрүүд маань одоо явагддаг байгаа. За тэгээд жижиг дадал зуршлыг одоо жишээлх юм бол хэлэх юм бол тий. За бид нар өдөр тутамдаа хийдэг нэг үйлдэлүүд байдаг шүү дээ. Өглөө хостаа шүдэ авах хэрэгтэй гэдэг ч юм уу тий. За энэ үйлдэлүүдтэй одоо тэр tiny habits буюу саний жижиг дадал зуршлуудыг одоо тий хоршуулж өгөх ийм арга байгаа даа. Арга техникүүд байгаа даа. За жишээлх юм бол шүдэ угаасны дараа усаа уух гэдэг ч юм уу тий. Иймэрхүү байдлаар мэдээж өглөөний цайгаа болвож байгаа, цайтайгаа амд ууж байгаа тий. Энэ дээр болохоор яг саяны тавгны зарчим нөгөө ногоогоо идэх дадал зуршлыг маань дарааллыг нь өөрчилж одоо нэмэгдүүлэх юм уу тий. За тэгээ энэ дээр нөгөө яг нөгөө олон хүнтэй яг бас инженерийн хасах нэмэх хөтөлбөрүүд дээр ингээд ажиллаж байхад одоо нэг дор тухайн хүн маань олон нөгөө нэг энэ үйлдэл зөвлөмжүүдийг даахад одоо ингээд жоох эргэлзэх юм юунууд үүсдэг. Тэгэхээр тухайн хүнд 1-3 л үйлдэлийг зөвлөөд энэ үйлдэлүүд маань дадал зуршил болж хахад дараагийн үйлдэлүүд нь өөрөө эрэг энэ дадал зуршлууд нь суугаад ирдэг гэсэн. Тэгэхээр ер нь 21 хоног ямар ч байсан альва дадал зуршил суурьшиж тий хүнд одоо дадал болдог. Тэгэхээр ер нь өглөөний цайч вэ одоо зөв хоолтон дээр ч вэ ямар ч байсан 21 хоног гүрийх тий түүнийг хэрэгжүүлэх шаардлага гарах нь. Түүнээс бид нар одоо нөө 7 хоног явчаал цаацаа би чадахгүй байна гэл тийм болчдөг. За эсвэл энэ өстө миний зуршил болж чадахгүй байна гэдэг. Гэхдээ энд бол бас тодорхой хэмжээний хугацаа шаардлагатай байна гэдгийг бас үзэгчд маань сая ойлгосон байх гэж бодож байна. Тэгээд манайхан өнөөдрөөс магадгүй хэрэгжүүлээд эхлэхгүй тийм. Тэгэхээр 21 хоног гэдэг чинь бараг цагаан сарын үеэр тий бас нэг гоё эрүүл зөв амьдралын хэм маягтай болчих боломжтой. Тэрнийг суурь нь бол хундаман тавигдах боломжтой юм байна гэж харж байна л да. Надад болохоор нэг юм асуухад нөгөө бид нар ингэж юу яагаад гэдэг штеп. Энэ ер нь яг мэрэгжлийн үнээс нь би асуумаар санагдлаа л да. Нөгөө бид нар чинь нэг юм хоол өлсгөлэн одоо мацаг гэх юм уу те нэг хэрэглээд идэх штеп. Тэгээд энэ яг үнэндээ ямар үед тохиромжтой байдгийг те тэрийг ер нь бид зөв хийдэг юм уу? Тэгээ яг ер нь яаж зөв хийх ёстой байдгийг те энэ талаас ярил. Тэгэхгүй бол нөгөө би одоо ойр хавцаа бол мацаг их сонслоо л та. Мацаг барих тухай. Тэ мацаг барих тухай. Мацаг барих нөө хоол хорих гэдэг нэг юм хоёр өөр юм асуудал байгаад байгаа. Мацаг гэдэг болохоор яг олон улстай ярих юм бол нөгөө цагаар угаацсан мэдэх штэ тий 8-16 гэдэг ч юм уу. Тэгээд энэ болохоор ерөөхдөө нөгөө хамгийн түгээмэл нь ер нь бол нөгөө 8-16 гэдэг юм мацаг байгаад байгаа. За энэ нь болохоор 16 цаг бид нар хотоодондоо ямар нэгэн зүйл хийхгүй 8 цагийн хугацаанд одоо хоолоодоо хуваарлж идэх гэсэн иймэрхүү байдлаар одоо өдөр тутмынхаа хоолтуудыг зохицуулах иймэрхүү бас аргууд байгаа байхгүй юу. За энэ аргуудыг болохоор цагаа зохицуулах за тэгээ мацгийг эхлүүлэх мацгийг тайлах гэдэг хамгийн бас юм чухал хоолтуудын нэг байдаг. За жишээлх юм бол за 8-16-ыг аваад үзье л да тий. За өглөө 10-аас
орой 6 гэдэг ч юм уу. Зарим хүмүүс бол орой өглөө 11-ээс орой 7 цагийн хооронд хоол идээд тэрнээс хойш идэхгүй байх гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар явдаг. За 10 цагаас эхэлж байгаа хоол хүнсийг ер нь саяны яг хоолны зарчмын дагуу явах ч гэсэндээ нөгөө сайн тос гэж байгаа штэ тий. Сайн тосыг бас энэ хоолтон дээр илүү авах нь хамгийн чухал байдаг. За мэдээж ингээд өдөр болон орой хоолтуудаа ингээд авч байгаа ч гэсэндээ одоо нөгөө орой хамгийн сүүлийн хоолтыг ер нь бол 6 цагт иднэ гэсэн үг байгаа байхгүй юу. Гэх мэтчлэн ингээд цагаа хуваарлаж одоо явдаг юм 8-10 цагаа мацаг гэж байгаа. Тэгээд энэ цагууд нь өөр байгаа ч гэсэндээ улирлын хувьд бас энэ яг уламжлалт ухааны талаас авах юм бол бас мацгийг барих тохиромжтой улирал гэж байдаг, тохиромжгүй улирал гэж бас байдаг. За энийг улирлаар нь аваад үзэх юм бол бидний бие 103 сар амарсан бие маань хамгийн өндөр эрчим хүчтэй байдаг. Тэ эрчим хүчтэй юм байдаг улирал маань намрын улирал байдаг. Намраас ахуулаад өвөл, хавар, зун гээд бидний эрч одоо эрч тэ хотоод нийлж тэгээ биеийн эрч хүч маань багаар бууж идэг. Энэ маань улирлаасаа ч гэсэн хамаарат хүний бие байглаасаа ингэж өөрчлөгддгөө гэсэн үг. Тэгэхээр хамгийн бага эрч хүчтэй байгаа энэ улирал буюу хавар, зуны улиралд хотоод удаан хоосон байх нь тохиромжгүй гэж үздэг байхгүй. Тэгэхээр энэ улирлуудад хит хоосон өлөн явах тий өсөж байгаад гинт идэх бол хамгийн тохиромжгүй улирал гэж яг уламжлалт ухаанд бол үздэг. Тэгэхээр хамгийн тохиромжтой улирлыг бол намрын улирал. Би үнэхээр санал нийлж байна. Яа тэгэхээр би сая хэсэг хугацаанд нэг жоохон турах гад нүүрс усаа хорсон байхгүй юу. Тэгээ өглөөдөө жоохон муу хаалтай явдсан чи миний өстө нэрээ хотоодны элчин ч байхгүй болсон бах, биеийн эрчин ч байхгүй болсон бах. Бүр өстө цонхигоод баг унахаас нагур юм болсон л та тийм. Тэгэхээр яг энэ сошиал одоо л нэлээд хөгжчлөө, олон нийтийн сүлжээ, за дээр нь мэдээллийн урсгал нэлээд их болчлоо. Тэгэхээр үүн дээрээс буруутай зөрүүтэй мэдээлэл бас их явдаг байхаа. Тэгэхээр таны анзаарч байгаагаар нийтэд түгээд байгаа нэг буруу ташаа тий энэчтэй гэж боддог бас зүйл байдаг болов уу? Одоо жин хасах дээр үсэл нийтлэг тийм яг энэ хоолтой холбоотой биеийн эрүүл мэндийн та хараал за энэ ч болохгүй дээ буруу хэлж энэ гэж бодсон. Магадгүй одоо нөгөө гинт турхан эргээд цусны чулуу үүсэх хэрэгслийг дагуулж идэг сард одоо зөвхөн нэг сарын дотор 20-30 кг турхан эрүүл мэндийн сөрөг нөлөөтэй байгаа шүү дээ тийм. Тэгэхээр бас яг мэрэгжлийн бус хүмүүс нь зөвлөгөө өгөөд байгаа ийм тохиолдол нэлээд анзаарагдаад байна л та тийм. За энэ дээр болохоор нөгөө ямарваа нэгэн хоол хүнсийг дагнаж идэх, зөвхөн нэг зүйлийг дагнаж идэх тий. Одоо нөгөө алюминий мацаг ч юм уу, тий эсвэл одоо усан мацаг ч юм уу, тий иймэрхүү байдлаар ямарваа нэг зүйлийг дагнаж идэх нь ер нь бол тохиромжгүй буюу нөгөө тэнцвэр гэдэг зүйл маань алдагдаад байгаа. Тэгэхээр энэ бол ер нь бол хоолтын хувьд бол тий яг эрүүлж байж хасгаж байгаа ч вэ ямар ч хүнд ер нь тохиромжгүй хоолтын юм аяг. Тэгээд одоо нөгөө хугацааг тулгаж хоолоо гинт хорих бол одоо богино хугацаанд тий 7 хоногийн дотор 10 хоногийн дотор 7 кг 10 кг гэдэг ч юм 15 кг хаслаа гэдэг энэ зүйл бол одоо ер нь бас хамгийн буруу ташаа мэдээллийг үүсгэж байгаа хамгийн гол их үүсвэр юм болов уу гэж харагдаад байдаг. Тэгээд дээрэс нь энэ нөгөө хүмүүс маань тэгээ нөгөө ийм мэдээлэлд илүү татагдаад байна л да. Богино хугацаанд өндөр тоо хасгал юм бол энэ бол зөв гэдэг юм. Тэгээ өндөр одоо 12 15 гэдэг ч юм уу өндөр тоотой килограмм жин хаснаа гэдэг маань сайн гэдэг ч юм уу иймэрхүү байдлыг бас түгээмэл энэ нөгөө ийм одоо нөгөө сошиал те юу нэ мэдээллүүдэд татагдаад байгаа нь бас хамгийн одоо нөгөө тийм аюултай тийм ойлголтууд байгаад байгаа. Тэгэхээр хамгийн гол зүйл бол тэр л байна да яг жинтэй холбоотой. Та бас уламжлалт эмч тэгээд уламжлалт ангаах ухааны эмч дээр нь бас хоолзууч гэхээр маш одоо сонирхолтой л надад илүү гоё санагдаад байгаа байхгүй. Тэгээ энэ дээр юу асуух гэдэг вэ гэхлээр сүүлийн жилүүдэд бид бас нөгөө өөх тосныхоо хэрэглээг багасарчлаа. Сүүлийн хоньны сүүл идгээ байжлаа тийм өөхөө ер нь идгээ байжлаа. Тэгэхэд эргээд энэ нь бас нөгөө мартах санах одоо тийм тэнэгрэх өвчин буюу одоо Альцгеймерээс сэргийлд юм байна. За өөх тосны хэрэглээ ялангуяа энэ сүүлний өөх идэх чинь биднийг одоо энэ Альцгеймерийн өвчлөлөө сэргийлдэг юм байна гэдэг бүр шинжлэх ухааны судалгаа шинжилгээ нь гараад ирчлээ. Тэгэхээр сүүлийн үед бас яг ийм төрлийн тийм бидний бас мэдэх ёстой ойлголтууд гэвэл та юуг нэрлэх бол? За маш гоё бас асуулт байна. Баярлалаа. Тэгээд энэ дээр болохоор Тайванд би яг шимт хичээл судлалаар суралцж исэн. Тэгээд энэ болохоор Тайван гэдэг өөрөө энэ далайн орнууд маань илүү
нөгөө нэг юм ус чиглэг байдал өндөртэй байдаг учраас жимс ногооны хэрэглээ хамгийн өндөр байдаг улсууд. Тэгээд манай яг нөгөө нэг сургуулийн судалгааны лабораториуд хөвчлэн яг энэ нөгөө нэг тархины үйл ажиллагаа тий мэдрэлийн үйл ажиллагаа дээрээс нь энэ тэнэгрэл альцгеймер өвчнүүд дээр илүү судалгаа өндөр хийгээд байдаг гэсэн. Тэгээд би ингээд яг нөгөө өмнө нь тий Монголд тий өвчлөлийн байдал тэгээд нөгөө эргэн тойрныхан хүмүүс тий настай хүмүүс ингээд ажиллахаар ямар нэгэн ийм шинж илэрсэн хүмүүс миний ойр тойронд бүр тэ одоо нэг гэдэг ч юм нэг хоёр ч гэдэг юм тохиолдол би бүр харж байгаагүй баггүй. Тэгэхээр яагаад ийм өвчлөлийн тохиолдлууд энд ийм өндөр байгаад идэм болоо гэд ингээ харахаар ялчгүй хоол хүнсний ялгаа. Монголчууд болохоор цагаан идэ, махан бүтээгдэхүүн тэ эндээс гарч байгаа өөх тосны агуулмж тэгээ сайн өөх тосны агуулмжийг илүү сайн авдаг юм хоолны соёлтой ард түмэн байгаа байхгүй. Тэгэнгүүт нөгөө нэг ийм зүүн өмнөд Азийн орнууд тэ ийм чиглэг дулаан уур амьсгалтай орнууд болохоор одоо ногоо жимсний хэрэглээ илүү өндөр махны хувьд болохоор цагаан мах буюу загсны мах за тэгээд бүр одоо өргөн хэрэглэдэг гэх юм бол дахиа болон гахааны мах ч юм уу иймэрхүү махнуудыг илүү өргөн хэрэглэдэг те энэ маань өөрөө тослын хэмжээ багтай ийм одоо хүнсний зүйлүүдинд орж байгаа. Тэнгүүд ялцчгүй өвчлөлийн ялгаа, хоол хүнсний бүтцийг соёлыг нь аваад үзэх юм бол ялгаа шууд энэ дээр харагдчихсан. Тэгээд монголчуудын хамгийн одоо нөгөө нэг гол хоолт те одоо юу гэдэг за махан ховор байлаач гэдэг юм уу юм байлаа гэхэд хамгийн энгийн одоо нөгөө сайн өг тосыг авч болох арга нь болохоор шар тос байгаа. Шар тос бол шижир алт гэдэг ч үг бол байдаг шүү дээ те. За шар тосыг болохоор яг уламжлалт анхны судар бичигдсэнээр бол онолд бичигдсэнээр оюун ухааныг тодруулна гэж үздэг. Оюун ухааныг тодруулна гэдэг нь маань одоо нөгөө юм цэжлэх гээд тий одоо ялангуяа сурж байгаа хүүхдүүдэд сургуулийн насны ээжтэй бэлдэж байгаа ч юм уу эсвэл их сургуулийн төвшөнд яг нөгөө эд сурж байгаа энэ хүүхдүүдэд ялангуяа хамгийн өндөр одоо нөгөө хэрэгцээтэй юм шимт ижилтэй бас холонсны нэг нь байгаа. За тэгээд энийг болохоор өлөн үедээ хумсны толионы хэмжээтэй тий одоо жижиг халбаны тал хэмжээтэйгээр өлөн үедээ шууд ингээ хүлэх нь нөгөө нэгт зүсний үйл ажиллагааг дэмжиж өгч байгаа. Хоёрт нөгөө оюун ухааныг тодруулах буюу ой тогтоолтыг илүү дэмжиж өгч штэ тий. Гих мэтчлэн ийм бас сайн үр дүнгуудыг бас үзүүлдэг. Тэгэхээр хамгийн энгийн сайн өг тосоо авах арга бол өглөө өлөн дээрээ хумсны толионы хэмжээтэй шар тосыг хүлгэх. Ямар гоё юм бэ. Энэ нь цаашлаад нөгөө биеийн энэ арьсны уян хатан чанарыг алдагдуулах. Ер нь бол хавар болоод ирэхээр арьс мэрс жоохон хуурайшаад нэг ядраад тийм ингээд явдаг штэ тий. Энэ үед болохоор бас яг энэ шар тосны нөлөө бол арьсны энэ уян хатан чанарыг илүү сайжруулна. Үс хумс арьс тий яг зүсний илэрэл болох яг энэ үс хумс арьс хүмүүс илүү хоромтгой болох ч юм уу тий үс унах ч юм уу тий энэ бүгдийг энэ бас шар тос маань тэр сайн тосныхын нөлөөгөөр илүү дэмжиж өгч идэг. Кофенд шар тос хийгээд идэг найзаа одоо л ойлгох таа гэхгүй юу. Шар тос ер нь тэгээд нилээ юу тийм тий. Үрдэн тий өстө ич хиттэй энэ. Шар тос бол шижир алтаа гэж бас яриад идэг штэ тий. Бас манай Монгол ард түмэн чинь бас гахалтай ард түмэн шүү дээ тий. За тэгээд өнөөдөр бол маш хэрэгтэй яриад байвал нэр үнэхээр асуугаад сонсоод аймаар зүйл ихтэй зочин байлаа. Тэгээд даанч харамсалтай нь бидний өнөөдрийн ярилцах цаг өндөрлөж байна. Тэгээд манай зочны маань хувьд бас бит хоёрын магадгүй асуугаагүй тий наран цэцэг маань хэлхийг хүсэжсэн зүйлс байгаа юу? Байвал хэлж болно. За нөгөө жин хасахч вэ, жин нэмэгч вэ, нөгөө гарч байгаа юм нөгөө нийтлэг юм тулгамдж байгаа асуудал байгаа шүү дээ. Энэ дээр хамгийн бас нэг зөвлөмөр хэлмээр байдаг зүйл болохоор хэрвээ жингээ хасахж байгаач бай, жингээ нэмэгч байгаач бай. Энэ дээр болохоор хамгийн түрүүнд жингээ тодорхойлох нь хамгийн чухал алхам юм шүү. Тэгээ бид нар өөрийнхөө мэдээж жингийг мэдж байгаа ямар байдгийг мэдж байгаа ч гэсэндээ жин доторх бүтцээнийг харуулад энэ дотор маань яг юу нь өөрчлөгдөд байгаа вэ? Юу нь илүү давмгай байгаад юу нь илүү буураад байгаа вэ? Тэгээд энэ доторх үзүүлэлттэй магадгүй булчин баг бол мэдээж өөх өндөр байна. Булчин их юм бол өөхний нэмэгдэх тэр үзүүлэлтүүдийг илүү бууруулж хамгаалж өгдөг гэдэг ч юм уу. Тиймэрхүү үзүүлэлтүүд байдаг учраас энэ доторх агуулмжуудаа хамгийн түрүүнд нэг тоо баримттайгаар хараад мэдээд авчаарэ. Ингээд ирэх юм бол дараа дараагийн тий ер нь бол бас цаг хугацааг хэмнэн тий ямар нэгэн арга янз бүрийн арга дэглэмүүд бариад ч юм уу ингээд явахаас илүүтэйгээр ингээд үзчих юм бол цаг хугацааг хэмнэн. Тэгээ илүү тодорхой болоод өгнө шүү. Тэгээ хоёрдугаарт гэх юм бол
нөгөө шимт хичээл мэрэгжлийн хоол зүчээс бас зөвлөгөө аваарэ гэж хүсмээр нь ялангуяа хоолн дээрээ бүр ингээд ямар ч арга хэрэглээд эргэлзээд байгаа бол тий учрыг нь олохгүй байгаа бол нэг мэрэгжлийн хоол зүчээс зөвлөгөө аваад үзээсэй гэж үзэж байна. Ягаад тэгэхээр мэрэгжлийн хоол зүйч нар маань шимт хичээлийн үнэлгээ гэдэг зүйлийг хийдэг. Шимт хичээлийн үнэлгээ гэдэг маань тухайн хүний яг одоогийн хоолтын байдал ямар байгаа вэ? Энэ нь эрүүлтэйгээ харьцуулах юм бол ямар байна? Энэ яг одоогийн хоолтын байдал нь тухайн хүний ямар нэгэн зөвөр шаналгаа өвчлөлийг үүсгэхэд нөлөөлөд байгаа юугүй юу хүртэл мэдэх боломжтой хамгийн энгийн ийм арга байгаад байгаа. Тэгэхээр яванд үүсэх эрсдлүүдийг ч гэсэн ер нь бол энэ үнэлгээгээр бууруулах боломжтой байдгаа гэсэн. Тэгээд гурд гэх юм бол мэдээж одоо яг эрүүл тэнцвэртэй өглөөний цай уух нь бүхэл өдрийн турш идж байгаа хоолны сонголт, хоолны дуршил, тэгээд хоолны хэмжээнд хүртэл нөлөөлдөг юм шүү. Тэгэхээр өглөөний цайгаа яг тэнцвэртэйгээр ууж хэвшихийг бас хүсэж байна. За маш их баярлалаа хэрэгтэй зөвлөгөөнөд өгсөн эмнэлзэн хоол зүйч уламжлалт данах ухааны эмч Наран цэцэг танд ирээдүйн ажил өсөн өндрөөс өндөр амжилт хүсье. Тэгээд дараагаас дахин ирээд манай зочноор орж ирээд хэрэгтэй мэдээлэл өгөөрэй гэж хүсэж байна.